1940 он Шанхай хот. Харгис гэрцгийн увайгүй этгээдүүд засгийн эрхэнд гарч игэл ардуудын амьдрал өдрөөс өдөрт дороодсоор байлаа. Луша Ан гэх этгээд Шанхай хотын дарга болсноор бусармаг хэрэгүүд ихээр гарах болов. Японы түрэмгийлэгчдийн далбаандор дураараа дүргэж байсан улсаа сурвагч Луша Аныг ардын засгийн газраас нууцаар хороохоор хэд хэдэн ажил хэрэгжүүлсэн ч бүтэлгүйтэн. Гэвч тэдний үйл хэрэг зогсолтгүй үргэлжилсээр. Бодит явлаас сэтгүүлсэн энэхүү киноны өрнөл дэлхийн 2 дугаар дайны үеийг харуулна. Дэлхийд дахны томоохон зөрчил дунд Хятадын залуухан эдийн засагч Шуа Пяо бас нэгэн төрлийн ширүүн дайныг дэгдэв. Энэ бол эдийн засгийн дайн байлаа. Шуа Пяо өөрийн онцгой чадварыг ашиглан өрсөлдөгчдтэйгөө эдийн засгийн ширүүн дайн эхлүүлснээр уг киноны үйл явдал онц сонирхолтойгоор өрнөх болно. Адал явдал, тэмцэл, хайр сэтгэл, арга зал энэ бүхнийг Шуа Пяо уран сайхны киноноос хүлээн авч үзээрэй. Шуа Пяо уран сайхны киног өдөш бүрийн 20 цагаас, давталтыг өглөө бүр 10 цагаас Global телевиз албан ёсны эрхтэйгээр үзэгч танд хүргэнэ.